K-pop World Festival эхэллээ. 2014 онд Монгол улсыг төлөөлөн Бэ очроод итгэлтэйгээр 3 дугаар айрыг эзлээд ирсэн билээ. Тэр нэр хүнд илүү өндөрт гарч чаджээ. K-pop урсгал тайртай маш олон залуучууд 2015 оны K-pop World Festival-ыг сэтгэл түгшин хүлээсэн гин шүү. 2015 оны K-pop World Festival нь илүү хүчтэй Монгол улсын төлөөллийг сонгохын тулд маш олон талаараа өөрчлөгдсөн гинэ. 1-2 дугаар шатны шалгаруулалтаар дамжуулан 12 багийг сонгон шалгаруулж маш гоёмсог тоолт үзүүлэн гин шүү. 1-р шатны шалгаруулалт нь 5 дугаар сарын 9-өөс 12-ны өдөр хүртэл 4 өдрийн турш үргэлжилсэн. Бүр 135 баг оролцож K-pop-ийн халуун уур амьсгалыг мэдрүүлж чадсан юм. Цаашдаа зохиогдох K-pop World Festival-ийн хувьд маш их найдлага хүлээлгэж байгаа лөө. Анхааруулга ба үргэлжлэх явцыг сонссон оролцогчдын царай нухацтай харагджээ. For many baby. Тэр нь болохоор одоо тийм нэг жанр болохоор одоо юм уян класс гэх юм одоо тийм хөнгөн хэлтэй. Сайн байна уу? Танай сонсох юм байна. Бид нэр K-pop фестивал оролцохоор ихний шалгаруулалтанд ирсэн байна. Би энэ K-pop фестивал дуугаар орж байгаа. Тэгээд энэ дуугаар ер нь бол энэ тэмцээнд орно гэж бодож ирсэн л та. Тэгээд төвөжл авахгүй шалгаагүй энэ жил бүр зориод орж байгаа юм. 2015 оны K-pop World Festival шалгаруулалтанд хамгийн их нүдэн тусаж чадсан зүйл бол зөвхөн K-pop дуучдын дуу биш, олон төрлийн төрөл жанрын K-pop дуучдын дуу сонсогдсон юм. Ялангуяа солонгос хэлээр үглэж, нүд хожиглож сонор мэлаасан оролцогчид их байсан юм. Big Bang хамтлагийн Тэяны аяны дэгийг За тэгвэл 1-р шатны шалгаруулалтанд хамгийн их дуулагдсан, бас хамгийн их сонсогдсон K-pop дуу ямар дуу юм болоо? Na younger money, hip hop and our story. Тэр бол энэ дуу юм. Big Bang хамтлагийн G-Dragon Тэйн хоёрын хамтран дуулсан 2015 онд маш их эргэлттэй нэр хүндтэй байсан дуу Good Boy дуу юм. За тэгвэл хамгийн их нэр хүндтэй дуучин хэн байсан бэ? Эрэгтэй хамтлаг дуучдаас Big Bang хамтлагийн Тэйн, эмэгтэй дуучин нь 21 байжээ. Бүгд сэтгэл түгшин өөрсдийн дарааллыг хүлээж байна. Шалгаруулалтанд оролцогчид гаднаасаа бүгдээрээ өөр харагдах боловч төгшөж буй сэтгэл нь адилхан билээ. Бэлтгэлээ сайн хийгээрэй. Юм нь бол угаасаа бэлтгэл сургалтыг аягүй тасралтгүй сайн хийж ижил юмны амжилт нь аягүй сайн хүрдэг. Гэхдээ нэг юм хэлэхэд би та нараас илүү бэлтгэл сургалттай байгаа. Тэгээд хандаж хэлэхэд би Grand Prix аваад Солонгост очино. Угаасаа Монголын нэрийг гаргана гэж хэлээ. Амжилт хүсье бас. Бэлтгэл сайн хийсэн гэсэн учраас найдлага тавин хүлээж аяда. 1-р шатны шалгаруулалт бичлэгээр шалгаруулах учраас KCBN телевизийн студ маш завгүй ажилтай байна. Anaconda. Өнгөрсөн хугацаанд бэлдэж агсан өөрсдийнхөө чадварыг сэтгэлээ хандал үзүүлж буй оролцогчид. Гэвч энэ удаагийн 1-р шатны шалгаруулалтаар 3-2 нь хасагдах, сэтгэл өвдгсөн хатууд ааг туулах нийт оролцогчид. Алдаа гарахгүй тулд төгшөж, бас дахин төгшөж байна. 1, 2, 3, 4. Бүх хүчээ дайшлан чадвараа харуулах тайз. Гэвч ямар ч тэмцээнд баяр гуниг хосолдог нь үнэн шүү дээ. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг дуусгасан оролцогчдын сэтгэл санааг сонсъё. Санаатай хэрэг. Санаатай сандраагүй хэмжээндээ
Сайн мөшөлсөн гэж бодож байна. Юун дээр алдсан гэж бодож байна? Байхгүй. Сайн. За. Баярлалаа. Хөгжмөө сорилуулах гээд завгүй байх энэ хамтлаг. 400 км хүрэх Өвөр хангаагаас ирсэн амьд хөгжмийн хамтлаг Мишель. Манай ах одоо Өвөр хангаа аймгийн 10 их хотын залуучдын холбооны дэргэдэг хамтлаг байна. Манай энэ хүүхдүүдээс гадна дахиад 2 хамтлаг байдаг байна. Нэг хоёр. Өнөөдрийн шалгалтын дээр энэ удаад болох. Энэ удаад болохоор Korea фестивал угаасан солонгостод болсон болохоор бид нэр AOA Black хамтлагийн Moya гэдэг дуудвал. Мишель хамтлагийн бэлдэж ирсэн дуу бол AOA Black хамтлагийн Moya. Октийн хамтлаг AOA хамтлагийн 8 гишүүн дундаас 5 гишүүн нь нэгдэж амьд хөгжмийн AOA Black хамтлагийг байгуулсан гинэ. Moya-н сэргэлэн цаваа хөгжилтэй дуу гин шүү. Өвөр хангаа аймагт нэлээдгүй нэр хүндтэй. Энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд Өвөр хангаад амьдардаг Солонгос мэргэжилтнээс Солонгос хэлний дуулах хүртэл заалгаж нямбайлан бэлдэж иржээ. Бэлтгэлээ дуусгасан Мишель хамтлаг. Юу ч юм хангалттай биш юм шиг санагдана. Утасны дугаар нь байгаа. Тэгээ тэн дээрээ ингээд хэрвээ ногоон болох юм бол хөг нь болчихж байгаа гэсэн. Одоо ногоо ийшээ бол даасах юм бол доор байна гэсэн. Ийм болтой. Ийшээ болохоор дизгээ дээр байна гэсэн. Дахин нэг удаа Нямбайлан гитарын хөгөө тааруулж үзэж байна. Гитар ч юм болцсон. Бэлэн тоглох бэлэн. Тэр нь утаснуудаа зочлоо гитараа хөлчлөө. Тэгэхээр Эсэг хугацааны дараа бид баг хүчтэй ус. Албан ёсоор өөрсдийн чадвараа харуулах цаг хугацаа ирлээ. Нямбайлан бэлдсэний ачаар сэтгэл хангалуун 1-р шатны шалгаруулалтаа дуусгаж чадсан Мишель хамтлаг. Ингэж K-pop Fall Festival 2015 1-р шатны шалгаруулалт амжилттай дууслаа. Гэтэл бүх шалгаруулалт дууссан хойно ирсэн энэ хамтлаг бол Heaven Queens. Замаа андуурч ирээд. Бэлдсэн. Шалгаруулалтнаас хоцорсон ч гэсэн бэлтгэл сайн хангагдсан байлгүй дээ. Энэ хамтлаг маань энэ удаагийн тэмцээнд зориулж хувцас хүртэл хийлгүүлсэн гин шүү. Өөртөө хувцас хийсэн. Тий. Өөртөө ярьж байгаа гэсэн. Ойдлчингоор загвараа хэлээд гаргаж байгаа юм. Ингээд бүх бэлтгэл дууссан болтой гэж бодтол Миний нэр нь дуурайт шүү. аян байх гар утасныхан батарей дуусаж байгаа гэсэн асуудал гарч ирлээ. Батарей까지 직접 충전해 주시나요? 뭐 어쨌든 여기가 좀만 오는데 이제 이 정도면 좀 조금이라도 좀 우리 쪽에서 해주는 것만 좀 해줘야 될 것 같아요. 그러면 다른 못 들어가겠네요? 5% 정도 올리면 되는 것 같아요. 여기 지금 다 왔으면 бэлдээд 이제 батарейд хоормтой. Гар утсаа цэнэглэх шаардлагаар төлөвлөж байгаагүй бэлтгэлийг аз тохиолсон Heaven Queens. Үүнийг азтай байна гэж хэлнэ үстэй. Бүжээ бэлтгэх гэж асуусан жаахан Угаас би систем гэж ингээс хэлсэн. Угаас юм уу систем. Тэгээ ингээд project тийм гэж зөвхөн. Түшээ? Heaven Queens Angel. Бон асуудлын дараа 1-р шатны шалгаруулалтын өрөөнд орж ирсэн Heaven Queens. Бэлдээд тэр маркийг аваад одоо хамтдаа нэрийг хэлээ. Энэ үчиг хүртэл олж авсан бүх чадвараа харуулад өгөх агшин. Сайн байцгаана уу? Манай Heaven Queens гэдэг хамтлаг байна. Манай хамтлагийн үндсэн 4 гишүүнтэй.
Өөртөө итгэлтэй эрч хүчтэй бүжгээр нүд хожижлож чадсан юм. Энэ жил маш олон оролцогчид орсон шигэ урд урдны жилүүдийг бодвол илүү хурд ширүүн өрсөлдөөнтэй байх оролцогчид. K-pop урсгал тайртай оролцогчдын сэтгэлийг бодвол оролцож буй бүх багууд Монгол улсын төлөөлөл юм. Шалгаруулалтандаа хоцорж ирсэн Heaven Queens хоцорсны ачаар өөрсдийн шалгаруулалтын бичлэгээ шалгаж үзэх боломж гарсан юм. Октод маань 2 дугаар шатандаа ч гэсэн азтай байгаасаа гэж хүсье. Ямар бэ? Гоё. Гоё? 2015 оны K-pop World Festival 1-р шатны шалгаруулалт дууслаа. Яг дөрүүлээ багаар үчсэн мэл жоо алдахгүйсэн баг таа. Дөрүүлээ биш болохоор жоо алдсан. Баярлалаа нөө дөнгөж сая ярьж зохицуулсан болохоор. Шалгаруулалтын шүүх өдөр. Нэгдүгээр шатны шалгаруулалтын шүүгч Бортын хөгжмийн сургуулийн багш Өөхина. Монгол улс цугаа бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамны консул Сун Чонгил. Тэгээд KCBN телевизийн ерөнхий найруулагч Чон Инсог. Ингээд 3 шүүгч маань шүүх болсон юм. 심사는 제일 먼저 이제 한국말로 하는 노래고 또 그런 거기 때문에 그 노래 부분에서는 한국말이 잘 들려야 됐고요. 그리고 그 다음에 본 건 이제 가능성을 봤어요. 그리고 또 그러면서 과연 이 학생이 얼마나 잘해서 나중에 그 진짜 K-pop 스타로 정말 클 수 있는지. Солонгос хэлний дуудлага төдийгүй дуу бүжгийн найруулга тэгээд K-pop урсгалын талаарх ойлголт. Төвөгтэй хэзүү шүүгчдийн шалгуур, шудрагшуулт хийхин тулд шүүгчид бүгдээрээ хянуур хандаж, бас дахин хянуур сонгож шалгаруулсан гинэ. 이 음악원에 오는 학생들을 많이 이렇게 보면서 그들을 많이 심사하고 그랬었는데 이렇게 진짜 심사하는 입장에서 심사를 해보니까 몽골에서도 가능성이 많이 있구나. 특히나 작년에 K-pop 페스티벌에서 그 3등을 몽골 학생이 했기 때문에 몽골에서도 어느 정도 가능성이 많지 않을까 그런 기대를 해봅니다. Нийт оролцогчдоос хамгийн хүчтэй чадварлаг 36 хамтлаг 1-р шатны шалгаруулалтанд тэнцлээ. 36 баг дахин 2-р шатны шалгаруулалтыг давж 12 баг сонгогдсон үлдэнэ. Сүүлийн шатны шалгаруулалтаар эрх намар Солонгос улс зохион байгуулагдах K-pop World Festival 2015-д оролцох Монгол улсын төлөөллийг шалгаруулах болно. 6-р сарын 13-ны өдөр UB Palace зохион байгуулагдах 2015 K-pop World Festival Монгол улсын төлөөллийг шалгаруулах болно. Үзэгч та бүхэн дэмжээрэй.